Severus. Өчигдөр харин эхний өдөр байсан болохоор өдөржингийн ажилдаа сатаараад хоолойгоолгаагүй л өнөөдөр амжилтсаа хоолойгоолаа гүц талаа надаа би яагаад зогсож байгаа вэ гэхээр түрүү аюу сэтгэл хөдлөсөн юм болсон байхгүй тэрийг хавуулцах гэдэг л та. Ингээд өдрийн биш оройныхоо хоолыг ингээд бэлсийг аваад ирсэн. Бүгдийг нь чадаагүй. Тэгээд яасан бэ гэсэн чи би нөө масла авъя гэж ярьжсэн шүү дээ. Тэгээд масла гуйсан чинь ингээд аюу өрхөн савтай нөхчиж энэ арай амар хөөрхөн сэтгэлтэй. Яг сав олдоогүй л ахaltaа гэхдээ бас ингээд надаа ингээд савтай нөхцөн чи бүр ингээд хайр өрөөд намайг үнээр нь маслыг аваасаа гэж бодсон биш тэр хүмүүс. Тэгээ одоо ингээд энэ маслаараа өнөөдөр бол ингээд орой хоол идэхгүй за орой жоохон болцоод байвал жоохон энэ үлдсэн хоолноос идчихнэ. Өнөөдөр орой жоохон хичээлийн хийсэн. Тийм болохоор оройдоо бас нэрэ магадгүй жоохон гэж цонхолцож тэгээд хоолыг шаардлагагүй. Маргааш харин ч энэ маслаараа гой төмс нөгөө байгаа гоё юмудаа гоё шарж иднэ. Юу өнөөдөр ийм гоё хоолоор дайсан. Тэгээд надад ажиллах боломжийг олгосон Трискелийнхандаа баярлалаа. Тэгээд яг үнэхээр санаандгүй ороод ингээл яцсан ажил асуусан. Тэгээд зөвшөөрсөнд маш их баярлж байна. Айгуу тийм гоё илдэг хүмүүс байсан. Тэгээд дээрэс нь нэг гоё юм болсон. Надад ажил санал болгосон. Чи ирж ажиллаж болно шүү гэсэн. Би шаардлагыг хангаж ийн гинэ. Цаас хийжсэн тэнгэрийн ам тэнгэрээс сүлсэн газрын Апу Severus. Даалгаврын зөндөө байгаа. Тэгээд ер нь бол ингээд даалгавруудыг бол би одоо иймэрхүү маягаар гэртээ ингээд гэрээсээ бас ингээд хийв даалгавруудаа аваад ирсэн уншаагүй юмнуудаа манайх чинь тэгээд яг өдрийн анги болохоор нэлээд ачаалттай байдаг. Тэгээд заримдаа бас хийж амжихгүй их ажлын үеэр тийм үе бас гарна. Гэтэ одоо бол ерөнхийдөө гайг байгаа болохоор аль болох даалгавраа хичээлээ таслахгүй хийж байгаа. Төрүүчийн югаараас жоохон урайд руу явж тоглох ч юм уу тиймэрхүү тохиолдолд хичээлээ тассан тохиолдол бий. Одоо бол гайгүй. За ингээд өнөөдөр бас ганц нэг даалгавар мэдээдсэн. Тэгээд тэднүүсийг хийгээд өнөөдөр ингээ унжин. За одоо ингээд 9 цаг болж байна үзэгчтэй. Өнөөдөр жингөө надтай хамт байсанд нь баярлалаа. Тэгээд манай хөрш бол буюу өрсөлдөгчийг бас дэмжиж байгаа нөгөө талын үзэгчдэд бас баярлалаа гэж хэлье. Ер нь бол нөгөө талын зүгээс бол надад бас янз янзын одоо ингээл багийн маань хүмүүсээр дамжин бас ирж байгаа. Тэгээд нэлийн хүчтэй өрсөлдөгч юм шиг байна. Ер нь хараад байхад бас нэлийн гүргээр ажил хэрэгч ажилсаг мундаг тэгээд бас урлагийн хүн. Тэгээд аюу хөрх өнөөдөр надад бас илээ усан эзэн хоолныхоо талын нас өгнө гэд ярьцсан явж ин гэсэн. Хичнээн хөрхөн. Би бүр сонсоод тэрийг сонсоод бас аюу баярлж исэн. Тэгээд түрүүний хэлснээр хамтдаа байсан баярлалаа. Маргааш дахиад уулзъя. Одоо надад хичээл нэлээд байгаа. Тэгээд би хичээлээ хийж агаад нэлээ орой унтах хаа өнөөдөр тийм болохоор та нар минь нэртгэн амар. Тэгээд маргааш уулзъя. За өнөөдөр өөрийнхөө төлөвлөсөн бүх ажлуудаа бүгдийг хийж дууслаа. Тэгээд ядарч байна. Одоо дээш орж унтлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгээр надтай хамт ус үзэгчтэй бас сайхан амраа юм бас надтай хамт явсан манай зургийн группийнхандаа операторууд болон редакторууд жолооч бүгднийг баярлалаа намайг хамтааж ядралгүйгээр хамт явсан дээр би өөрөө бас нэлийн ядралаа. Монтаж маань сайхан болж дуслаа. Одоо нэг олон юм их гутмаар би тэгээд тийш ус камертай баяртай гэсэн. Өнөөдөр манай хоёр оролцогч үлдсэн мөнгөөр огт гүйлгээ хийсэнгүй. Ган боловч 16 мянган төгрөг байгаа бол тамирт 17,220 төгрөг байгаа. Тэгэхээр эхний өдрөөс өрсөлдөгчөө хошуужилж эхэлсэн тамир 2 дахь өдрийн байдлаар ч ялагч хിവэрэ үлдлээ дээ. Маргааш ирж уулзлаа. Түр баяртай үзэгчтэй. Ивент итгэгч corporate зочид буудал. За өглөөний мэнд 3 дахь өдрийн үрийн 9 цаг болж байна. Одоо Стүүл гайгүй шүү өглөөс ирэхгүй байгаа бол гайгүй нойр авмаар.
жоохон зогоор дугч гэлэх. Маргаашны сарын тэгээд уурагдлаг юмгүй л болж байгаа юм яаж. Та яг маргааштай нэг өдөр ногоогоор бүрэх болохгүй юм байна. Бэлэг гомгийн төрөлсөн дэлгүр гэж байдаг юм болоо. Ямар гоё өнөрч байна. Тэр нэг жоохон болон үлдээ. La luce creatura. Одоо би сая хэдэн хүргээр юу авчив? Та надад хариулт юм өгөөд. Гişөөс арай өмнө сэрсэн хэрч одоо бараг 4 цагч унтаагүй юм уу. Тэгэхээр Яг юм хийх гэхээр одоо тэрний талаар баах юм. Асуугаад ах юм. Та 21,000 төгрөгөөр 10 хоног амьдарч чадах уу? Хүнд бэрх даалгавар биелүүлж, хатуу хяналтандор 14,420 төгрөгөөр хийн ялагч болбол. Ансаа зэмлээд цангаагаа дайл. Юуны дайл?